Сайн байцгаана уу шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр эх 7 дугаар сарын ерөнхий төлбөрийг харах болно. Эдгээр 3 сонголтоос харж агаад хамгийн их таалагдсан картаа сонгоорой. Ойртуулаад харуулъя. Хамгийн ихний картыг сонгосон хүмүүсийн хувьд эх 7 дугаар сарын ерөнхийдөө ямархуу байх нэ гэдгийг харъя. За бүх юм харагдаж байгаа шиг биш учраас альваг илүү боддоор харах хэрэгтэй болох бах. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гений итгэмтгий байж болохгүй. Хамаагүй хүний үгээр байх гэсний хэрэггүй. Хамаа намаагүй юмд итгэх хэрэггүй гэж юу н хэлэхээр байна. За эх сарын эхэнд бол муугүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ яг юу болоод байна? Би юу н яг яах ёстой вэ гэж бодохоор нэг тийм сонирч гэхүү байдалд орж магадгүй. Тэгээд юу ч юм таны бодож санаж исэн шиг биш болж таарад ирж магадгүй. Тийм гэж хараахан мдээгүй байсан зүйлээ олж мэдэх, тэр зүйлийн цаанд нь яг юу болоод байна уу гэдгийг мэдэж авч хоцорж магадгүй юм байна. Таны эргэн тойронд байсан худлаа зүйл ил болоод тэр зүйлээс холдож заах, хүмүүсээс харилцаагаа таслах гэдэг ч юм уу. Тиймэрхүү үйл явдал болж болох юм. Ер нь таагүй байдлаас аль болох хурдан гарахыг л хичээхэр юм байна. За эх сард таны ажил төрөл ямар байх нь вэ гэдгийг харъя. За ажил төрөлтэй холбоотойгоор шинэ юм эхлүүлэх, шинэ ажилд орох гэдэг ч юм уу тиймэрхүү үйл явдал болж магадгүй. Дээрэс нь одоогийн энэ байдал өөрчлөгдөөд ямар нэг өөрчлөлт гарч болно. Бас ямар нэг баярлууштай явдал болж болох юм. Ерөөсө тэгэндээ гэж бодоогүй байжтэл азтай эрг сайн зүйл тохиолдох магадлалтай. Тэгээд тохироонд бүрдсэн ямар нэг боломж олдож магадгүй маань. Хүмүүстэй таагүй харилцаатай, санал зөрөлддөг, ам мөрөдөгч байдаг юм уу тиймэрхүү асуудал байдаг бол ингэж байгаад яад ингэж бодоод тэндээс хоолдох, тэр асуудлаас салахыг бас хичээх байх. Тэрнээс гадна юу ч юм би энийг л болох хэвээр, энийг л хийх хэвээр гэд яваад байж болох юм. Эсвэл би энийг хийж чадан чадахгүй гэд өөртөө эргэлзээд унж магадгүй. Хэрвээ ямар нэг зорьсон зүйл бий бол араас нь тэтгэх хэрэгтэй. Тэгвэл ялцчгүй танд урагшлах боломж олдохоор юм байна. Одоо тэгвэл мөнгө санхүүгийн байдал ямар байхыг харцгаая. За таны бодож исэн шиг биш юм шиг санагдаад яна баларх байдэ гэж бодоод санаа зовоод байж магадгүй. Гэхдээ тэгтлээ санаа зовох хэрэггүй. Муугүй байна. Тийм ч гэсэн хинэггүй бол байж болохгүй. Энэ тал дээр танд өөрт нэг л докторгүй юм шиг л санагдаад байх юм шиг байна. Хэдийгээр тэгсэн ч гэсэн цаашдаа таны мөнгө санхүүгийн байдал доктортой болох гээд тэгж байгаа маань. Орлогын шинэ их үүсвэртэй болж магадгүй харагдаж байна. Эсвэл мөнгөө яаж зөв зарах уу гэдэг учраас жижигхэн зүйлээс олж магадгүй. Тэр нь багах юм шиг мөртлөө айгүй хэрэгтэй ид байхаар юм. Ер нь хэрэгжүүлэх гэж бодсон санаагаа бол түүнийг хэрэгжүүлэхэд тохиромжтой үе байх нь. Айгүй бодлоготой зоримог алхам хийхэд буруутахгүй байна. Хамгийн сүүлд нь хүн хоорондын харилцааг харцгаая. За ерөөхдөө нам жим тайван урсгалаар байх юм байна. Нэг хэсэг төр зур
өөрийгөө цэнэглэхийн тулд хүмүүсээс жоохон зай авч магадгүй. Ер нь л та зөв цагийг хүлээж азансан байдалтай алстай ингэн тэгнэ гэд төлөвлөгөө гаргаад суух бах. Тэгээд хол байдаг хүмүүстэй илүү ойр байхыг хичээх. Хол газараас ирж хүмүүстэй уулзахыг зэхэх, тэр хүнтэй эргээд нэг уулзч хамсан гэж бодож магадгүй байна. Тэрнээс гадна бусдтай нэг нүгөө сайхан ярилцаад, сэтгэлээ удлаад, нэг нэгнээ уучлах, ойлгох ийм үйл явдал болж болох юм. Ингэх юм бол та урд дуртайхаасаа илүү хүмүүстэй чөлөөтэй харилцдаг болохоор юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. 2 дахь картыг сонгосон хүмүүсийн хувьд эх 7 дугаар сар ерөөхдөө ямархуу ах вэ гэдгийг харъя. За эх сарыг яах ёстой ч юм бол доо гэд жаахан бодлогоширсон, туйлдсан байдалтай эхлүүлж магадгүй. Би энэ чигээр ингээл яваад ах уу, аль хүртэл ингэж явах ёстой бол гэж бодож магадгүй. Зарим нь энэ дээр нэмээд болж өнгөрсөн тавгүй явдлыг мартах, тавгүй байдлаас гарахыг хичээх бах. Тэр нь ч нэмэртэй байна. Та өнгөрснийг орхиод тиймхэн байдлаас гарч чадна. За тэгээд тэрнээс гадна энийг хийгээд гүйцэтгэвэл тэрийг ч дуусгачвал гээд юм ямаа л зэрэг амжуулчих гээд бүгдийг болгочих гээд зүтгэх юм шиг байна. Бас танд туслах хэн нэг хүн гарч ирж болох юм. Тэр хүний дэмжлэг танд их хэрэг болж магадгүй. Аль эсвэл таны туслалцаа хүмүүст их хэрэг болж болох талтай. Ер нь хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад дотгошоогоо шигдэх хэрэггүй. Хүмүүстэй ойр байх тусам танд их хэрэгтэй юм байна. За эх сард таны ажил төрөл ямар байх вэ гэдгийг харъя. За энэ тал дээр ямар нэг дөрвтэй алхам хийх гээд эргэлзээд санаа зовоод энэ бүтэхгүй бол яах вэ? Цаашдаа балруул яах вэ? Хүмүүс юу гэж бодох бол юу гэх бол гэж бодоод байж магадгүй харагдаад байна. Одоогийн байдал нэг л сэтгэл хангалуун биш байж магадгүй. Тэгээд энэ байдлаа өөрчлөхийг хүсэж болох юм. Даанч та ингэчүүлж болохгүй бах, тэгчүүлж болохгүй бах гэдээ яваад ах юм шиг байна. Уг нь юу ч хийсэн танд нөөц бололцоо, чадвар бүх зүйл байгаа. Гэхдээ та нэг л юмд хорогдоод зүгдээт ч гэхүү дасан зүйлээсээ холдохгүйгээд ингээд байж исэн л дээр байх гэж бодоод байх юм шиг байна. Та ямар ч алхам хийсэн ер нь тэр болгоо амжилттай байна. Бүтнэ гэж бодох хэрэгтэй. Тийм учраас юунаас санаа зовлгүй хиймээр санагдсан зүйл ах юм бол түүнийг хийх хэрэгтэй юм байна. Цааш мөнгө санхүүгийн байдал ямар байхыг харцгаая. За ерөөхдөө бол эх сард мөнгө санхүүгийн байдал бол доктортой байх нэ. Тэглээгээд хөөрөөд хамаа намаагүй юмд мөнгө зарж болохгүй. Мэдээж тооцоотой байх хэрэгтэй. Орлогын шинэ нэг үүсвэртэй болох, шинэ ажилд орох, тэтгэлэг авах, хадгаламжтай болох, цаашид ирээдүйд хэрэгтэй гэж бодсон зүйлд хөрөнгө оруулах гэдэг ч юм уу иймэрхүү үйл явдлууд болж болох юм. Тэгээд танай гэр бүл ойр дотны хүмүүс танд дэмжлэг үзүүлж магадгүй. Зээлээ төлөхөд нэмэр олдогч байд юм уу тэгэж магадгүй. Бас дээрэс нь авч хамсаа гэж бодож исэн юм худалдаж авч болох юм. Ер нь таны мөнгө санхүүгийн байдал асар хурдтай биш ч гэсэн баг багаар сайжраад явах юм байна. Хамгийн сүүлд нь хүн хоорондын ярилцааг харъя. За эх сард энэ тал дээр сэтгэл хөдлөл нэлээд багатай байна. Урдынхаасаа өөр болоод ирж магадгүй.
ямар нэг өөрчлөлт гарч магадгүй. Хуучныг бүр мөсөн эцлэх, дуусгах, өнгөрснийг орхих шаардлагатай болж болох юм. Яг энэ чигээрээ ингээд үлдэх үү, бүр мөсөн дуусгаад цаашгаа явах уу гэдэг сонголттой л ер нь нүүр тулах бах. Тэрнээс гадна та ингээд хүмүүстэй харилцахад та нарын дунд нэг хаалт байгаа ч юм шиг санагдаж магадгүй. Бас танд хувийн орон зай гэдэг зүйл айгүй чухал болно. Бусад хүмүүсийг гэхээс илүү өөртөө анхаарч эхлэх юм шиг байна. Бусдын аяыг хараад тэднийхэр биш аль болох өөрөөрөө байхыг хичээнэ. Тэгээд хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол тэр асуудлаа нэг мөр шийдээд цэгцлэхэд тохиромжтой цаг юм байна. За ингээд дараагийн имчилгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. 3 дахь картыг сонгосон хүмүүсийн хувьд эх 7 дугаар сар ерөөхдөө ямархуу байх вэ гэдгийг харцгаая. За ямар нэг чухал мэдээ сурагдуулах аль эсвэл өөртөө хэрэгтэй гэж бодсон ямар нэг зүйлийн араас явж магадгүй. Юуны ч араас нэлээд хөөцөлдөж магадгүй байна. Гэхдээ тэрнээс өмнө надад яг энэ зүйл хэрэгтэй юу? Би яг ингэх ёстой юу гэдгийг нэг бодож үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл та нэг л тийм дэмий хэрэггүй юмны араас хөөцөлтөд байж магадгүй байна. Тийм учраас юу гэж мдэггүй байж шууд хуслаад бодлогогүй загнахын хэрэггүй харагдаж байна. Тэгээд эх сард сайн мэдэхгүй зүйлээ дахин сайн шалгаж нягтлж үзэх хэрэгтэй юм байна. Өнгөн дээрээ зүгээр юм шиг байгаа ч гэсэн худлаа юм байж магадгүй. Бас зангийн сайн мэдэхгүй хүмүүсийн гаргаж байгаа үйлдэл хэлж байгаа зүйлд шууд итгэж болохгүй. Ер нь айгүй хашир дотроо бодолтой дороо суйртай байвал зүгээр. Цааш нь таны ажил төрөл ямар байхыг харцгаая. За ерөөхдөө бол бас л бодлогогүй огцом төргөө ажиллах хэрэггүй харагдаж байна. Эх сард ёстой тэгнэ гэж бодоогүй байсан үйл явдал гинтл болоод өнгөрч магадгүй. Таагүй амьсгал, стресс, хит их ачааллаас гадна юунаас ч юм болоод ажилласаа гарахаар шийдэж магадгүй. Аль эсвэл ажилласаа болоод хит их стресстэйд таагүй онцгүй уур амьсгалд яах ёстой ч юм бол гэж бодоод учраа болохгүй байж болох юм. Тэгээд тийм байдалтай байж итл эртнээс таньж мэддэг хүмүүс танд ямар нэг байдлаар тус болж магадгүй байна. За тэрнээс гадна ажил хайж байгаа хүмүүсийн хувьд өөрийгөө хүчлээд хэрэггүй тийм их хурдан биш ч гэсэн та сансандаа бол хүрнэ. Дараа нь мөнгө санхүүгийн байдал ямар байхыг харцгаая. За сарын эхэнд яадаг юм блэ гэд санаа зовоод тэгэхэд ер нь тэгээд хэрэггүй л аж тэгээг бол үдэд арай дээрч байх байсан юм билүү гэж бодож магадгүй. Гэхдээ тэгсэн ч гэсэн нэгэнт өнгөрсөн л юм чинь нэгээд дэмий шаналаад суухгүй. Өөр арга юу байна? Тэрийг хайж үзнэ. Энэ тал дээр ингүүл хэрэгтэй, ингүүл хэрэггүйгээд айгу ухаалаг хандах бах. Тэгээд мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэг бичиг цаас хүлээж авах гэрээ байгуулах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл байж магадгүй. Хэрвээ гэрээ байгуулах бол нэг бүрчлэн нягтлах хэрэгтэй байна. Бас ямар нэг асуудал байдаг бол түүнийгээ нэг мөр шийдэж магадгүй. Өөр энэс гадна хүмүүстэй гар нийлэгч байдаг юм уу? Тийм зүйл бол хэрэггүй. Яг өөрийнхөө хэрэгтэл анхаарвал зүгээр юм байна. Хамгийн сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар байхыг харцгаая. За энэ тал дээр бүх зүйлийг нэг сайн тунгаах сонголт хийх шаардлага гарч магадгүй. Яг яах хэрэгтэй байна, яах хэрэггүй байна гэдгийг
бодож үзэх хэрэг гарч болох юм. Бас хоёр зүйлийн голд гацаад шийдэж чадахгүй тэр асуудлаасаа зугатаах гэж магадгүй юм байна. Зугатааж зайлсхийх нь ер нь тус болохгүй учраас аль болох шийдэхийг хичээх хэрэгтэй болно. Тэгээд өнгөрсөн туссан асуудал эргэж сөхөгдөх магадлалтай. Тэрийг дагаад санаа зовоох, шаналлах тиймэрхүү асуудал гарч ирж болох юм. Гэхдээ тэгж их ач холбогдол өгөх хэрэггүй. Зүгээр л орхихыг орхиод, мартахыг мартаад, уучлахыг уучлаад явах хэрэгтэй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.